Hi. The next station is Tokyo. Сайн байцгаана уу? Санхүү дэсгийн их сургуулийн Entrepreneurship MBA хөтөлбөр дараагийн аялалд гарахад бэлэн боллоо. Чингис хаан олон улсын нисхонсны буудалд бүгдээр ирсэн байна. За ингээд одоо цугларцгаажлаа да. Тэгээд бүгдээрээ сайхан онгоцноо суугаад аялдаа гарлаа да. Энэ удаагийн аялал маань Токио хот руу. За ингээд манай аяллаа баг Токиогийн Нарита олон улсын нисхонсны буудалд газардаад байж гин одоо хэдүүл автобусаа хүлээн. Тэгээ буудал дээр очиод нэг сайхан амарцгаан да. Ямар ч хэлсэн сайхан аялж ирлээ. Одоо манайхан тэнд сайхан байцгааж гин ямар ч хэлсэн СМ дээр авлаа, метроны тикет дээр авлаа. Тэгэл автобуснаас суугаад одоо дараагийн destination явна да. Бонгол. Замынхаа дундаас хэдүүл хоол идэх, өдрөө хоол идэхэд ороод ирсэн байна. Ямар ч хэлсэн хоолундаа захиалчлаа. Тэгээ нөгөө бүх юм автомат энэ ч нөгөө бичдэг хүн гэж байхгүй тий. Хэсэг нэг жоох соёлын шоконд орчиход тэгээд ямар ч хэлсэн захиалчлаа. За манайхан тэнд сууж ин тэгээд бүгдээрээ хоолд орцгаая. За өдрийн минь бичлэг явж байгаа шүү манайхан. Hi. Аллаа. Peace out. Боо, sorry. За өчтөрс нэлээд бороотой салхитай байсан. Одоо бол наар гарцсан гоё өдөр байна. Өглөөний мэнд. Тэгэхээр өнөөдрийн аялал маань бол Токио хотоор турист спотуудаар аялахаар төлөвлөд байна. Токиогийн одоо Metropolitan Building гэж хэлдэг нэг гоё өндөр барилга байгаа. Тэн дээрээс ер нь одоо гоё нарлаг өдөр байгаа учраас Токио хотыг гоё алхан дээр байгаа юм шиг толдох боломжтой. За бүгдээ явцгаая. Thank 45 rupees. Thank you. The right side, please. Захиалга өгье гингүүд хинч байхгүй. Ингээ ширээ болгон дээр нэг юм таблеттэй тэгээд энэ дээр ингээ сайхан захиалгануудаа бүгднийг өгчдөг. Ингээрээс захиалгын процесс бол мангар амархан байна. Тэгээд жуулчд зориулаад энэ Асакуса ариа дээр бид нар ирсэн байгаа. Жуулчд зориулаад ер нь меню ч гэсэн гоё англи хэл дээр байна. Ерөөсөө ойлгомжгүй юм бол алга тий. Тэгээд өдрөө хоолоо эзнийхээ дараа хэдүүлээ гоё кимоно өмсчихсэн тий. Асакусагаар явцгаан да. Энэ жоохон стайлинг партнер. Яг манай магистрийн оюутнууд энэ кимоно түрээсэн газар ороод ирсэн байна. Энэ Асакусагийн хажуухан талд. За ингээ бүгдээрээ дараа нь Асакуса орж ирэн зураг хөрөг даруулах бас нэг experience-уд бол байгаа. Японы үндэсний яг соёлыг бол яг бүрэн хэмжээнд бол сурталчилж чадчихээн. Яг одоо жишээ нь ингээд энэ кимоног өмсөхөөс ахуулаад ингээд гадуур яваад за одоо харж байгаа бол энэ гутал нь бас их өвөрмөцтэй. Тэгээд ингээд алхаа гიშгэнээс нь эхлээд бүх юмыг нь одоо ингээд Япон соёлыг experience хийх боломж бол байдаг юм байна. Эргээд бас Монголдоо бид нар чинь яадаг үлээгээд бодлоо л доо. Тэгэхээр Монгол дээл маань бас энэ Японы кимоногоос бас дутхгүй гоё соёлтой тий дээл бүс гутал малгай зэрэг одоо бүгднийг өмсөд явхад бас яг нэг Монгол experience-ийг бол авах боломжтой. Тэгэхээр энэ гудамж бол үндсэндээ тэр чигтэйгээд кимоно төрөөсөн юм маш олон юм цэгүүдтэй байд юм байна. Today we have Japanese
culture workshop and show. A samurai fight. AD гэдэг чи юу лээ? Манай хайрны 645 бүү хийжсэн баялаар хөшин сүм биш үү? За манай аяллаа баг Асакуса одоо энэ Сенсожи гэдэг сүм дээр ирсэн байна. За тэгээ саяны нөгөө кимоно түрэлсэн газраас бид нар ирээд одоо энэ Асакуса дээр зураг хөргөө даруулаад янз бүрийн гоё активитинууд юм хийж байна. За нэг булаг байдаг юм байна. Тэрүүгээр гараа хамаа зайлах юм болов ийм академик бас ийм арт чиглэлээр амжилтанд хүрдэг гэсэн тиймэрхүү бас сүсэг бишрлүүд байдаг юм байна. Орой болсон байна. Өнөөдөр нилээдгүй ачаалттай өдөр байлаа. Бид өглөө босоод Токио Метрополитен Building гэдэг Токиогийн одоо төрийн захиргааны ордонд орж үзлээ. Тэгээд ордон гэдэг нь яг үндэ ордон биш, нийтдээ 45 давхар маш өндөр барилга болоодсэн. Тэгээд дээрээ гоё обсерваторитой Токио хотыг юм алган дээрээ тавьсан юм шиг амар гоё толдож харсан байгаа. За энэ дараагаар бид нар Асакуса руу хүлгэн жолоо залсан. Асакуса гэдэг нь ер нь Токиогийн уламжлалт энэ соёлыг шингээсэн гоё гудамжнуудтай. За тэнд манай оюутнууд маань кимоно түрээслээд Токиогийн тэр Сенсожи гэдэг ордонд очоод зураг даруулаад тэр хавийн ер нь соёлуудтай танилцаад ер нь Токиог бол бас гоё мэдэрлээ гэх юм уу те experience хийж мэдэрлээ. Одоо бид нар Odaiba гэдэг хиймэл арал дээр одоо Man Made Island дээр ирчээд байж гин. Ингээд нэг юм ачаалтаа аяллаас арай жоохон ингээд тайвшаад гоё хоолунд идээд далаа ир дагаж алхаад ингээд байж гин. Тэгээ өнөөдөр бол гоё өнгөрлөө. Сайхан байна. Манай хэллийн D3 хэллээ. D3 буюу одоо манай хамгийн том одоо үйл ажиллагаа бол Японы стартап экспондер ирсэн байна. Бүгдээрээ давтаа морил. Хоёр куураа гаргаад үзүүлчихье. Like cookware, some like pound store. Yeah. No pronunciation. Candy. Oh, candy. Бүгдээрээ экспорт руу ороод ирчихсэн байна. Тэгээд ямар олон компани те. Эхнээс нь бид нар явлаа. Ер нь бол энэ зүүн жигүүрийн компаниудаар бол эхлээд ямар шийсэн явлаа. Дандаа нэг юм технологийн шийдлүүд ер нь бол маш их байна. Тэгээд AI руу чиглэсэн, AI-тай холбогдсон, интеграц хийсэн одоо ашиглаж танин мэдж байгаа ингээд одоо скан хийж байгаа ч гэдэг нь бүр янз бүрийн шийдлүүд байна. Тэгээд төлбөрийн шийдлүүд, сурталчилгаа, маркетингийн платформуд, одоо SMS-ийн ч гэдэг юм уу ингээд нэг юм communication software-ууд ч гэдэг юм уу зарим нь Японд ажилладаг, зарим нь олон улсад одоо international ингээд ажилладаг янз бүрийн юм компаниуд байна. Эхнээс нь сайхан танилцаал явж байна. Нилээдгүй бас хугацаа орохоор юм шиг байна. Нэг өдрийн дотор бол яавч амжихгүй. Гэтэ азтай нь бидэрт 2 өдөр байгаа л да. 5 сарын 8, 5 сарын 9 гэсэн 2 өдөр байгаа. За, экспо ямар санагдав? Одоо яг нүдэн туссан содон гоё бизнесүүд байна уу? Сонирхолтой бидэнд. Ер нь яг нүдэн туссан сонин бизнес гэвэл байна. Тэгээд хамгийн ихний таалагдсан зүйл бол одоо нөгөө инфлюенс маркетинг гэдэг нэг Японы компани байгаа. Тэгээд глобally ингээд бүх ингээд инфлюенсеруудын жагсаалтыг ингээд гаргацсан. Тэгээд ингээд дашбордтой танилцаад ингээд YouTube, Instagram, TikTok гэдэг ингээд сонголтоо хийгээд тэгээд би жишээлбэл одоо юу гэдэг өөрөө нэг дугууны бизнестэй нөхөр гэж бодсон шүү дээ. Тэнгүүд би одоо ингээд за дугуй одоо гэдэг ундаг дугуй bicycle ингээд нөгөө рекламдаг хүн ингээд хайгаад тэгээд тэрнийх нь рейнж нь гарч ирээд
Тэгээд тэндээсээ сонголтоо хийж агаад таскаа оруулаад тэгээд нөгөөх нь accept-ийг хоёр талаасаа майчлуул одоо нөгөө цаашаа амар олон хүнд хүргэдэг team одоо нэг team юу гэсэн. Нөгөөх нь болохоор байгаль орчны нөхөн сэргээлтийн нэг team капсул нөгөө хөвд ургуулдаг мос хийдэг. Тэгээд тэр нь болохоор яг одоо натурал мос болон яг ургасан мосоор харьцуулаад тавьсан. Нөгөө байгаль орчны нөхөн сэргээлт одоо манай гэр ороолын нөгөө хөрс мөрч амар ингээд бохирдсон. Тэрийг буцаж нөхөн сэргээдэг team технологи. Бүр product үйл юм капсултай. Усанд найруулаа спрей хийдэг гинэ. Өнөө үед болохоор ингэсэн 1 square meter $1 гэсэн. Гэтэ тэр дахиад 0.5 руу ч орж боломжтой. Тийм юу гэд тэнд байл. Заавзал явж байна. Энэ болохоор Dolbom Dream гэдэг одоо нөгөө эрүүл мэндийн инновацлог солиушн баг шиг байна. Энэ нөгөө одоо өвчтнөж гэдэг юм уу тухайн хүнийхээ нөгөө зүрхний цохиолт амьсгалын тоо өдрийг ингээд ремотор хянцдаг юм байна л да. Тэгээд давхар нөгөө GPS системтэй болохоор одоо байршлна. Тэгээд бүх зүйл нь окей байна уу гэдгийг ингээд зайнаас хянаад нэгдсэн дашбордоор гаргадаг ийм систем байна. За ингээд асар хачаалтай 2 өдөр маань бол дууслаа. Тэгээд энэс хойш оюутнууд маань чөлөөт өдөр байгаа. Маргааш Фужи уул руу явж гоё уул үзнэ гэдэг. Яг цагаагаар бас жоохон өрхгөл харагдаж байгаа. Гэхдээ гайг байх хаа гэж мэдэж байна. Хамер мантай. Энэ гүүр маань нийтдээ 400 метрийн урттай одоо Mishima Skywalk гэдэг ийм газар ирсэн байгаа. Тэгээд энэ газрын онцлог юу гэхээр одоо яг тэр чигт одоо юу байгаа гэхээр манай Fuji бол амар гоё харагдаж байгаа. Харагддаг гэсэн. Одоо бол юу ч харагдахгүй байна. Хэдг нь 450 гэдэг чинь монголоор 10 хэдэн мянга төгрөг. 500 гэдэг чинь 11,500. Тий, 11,500. Сүүн заримгийн хамт олондоо баярлаа. Бид нар бас гоё зөөлхөн зарим ингээд 2000 төгрөгөөр ингээд зарч байгаа баярлаа. Амтных ойролцоо юм байна. Одоо яг ингээд 450 йены зарим ингээд манай сүүн заримгаас бол гоцгой илүү гараад байгаа юм бол байхгүй л. Шатан дээр нь ингээд ийм модны ийм жижигхэн хилтерхийнүүд тавьсан бах ээ. Энэ яг юм урчтай юм болов? Энэ ер нь ингэж санагдлаа. Бид нар айгүй их олон километроос алхлаа. Хэд хоног аялал хийж байгаа ядарлаа. Тэгээд нөгөө дээшээ ингээд алхахад чи ерөөхдөө айгүй хүлэн тачаал өгдөг. Тэгтэл чи эн чинь хатуу байх юм бол бүр л нөгөө ядарсан хүлэн дээр бүр нэг юм ядарсан мэдрэмж төрнөд. Тэгэхэд энэ албар ингээд намалзаад бомбалзаад байна. Тэгэхээр айгүй тийм комфорт байлгаа хүүднээс нэг ингэж хийсэн болоо гэж бодлоо. Тийм ээ. Тийм. За та бүгд яг энэ инсайт юу гэж бодож байна? Хэд юм бэ нэвтрүүлэх татаа морил. За өнөөдөр та хэдэн тэрний нэг хэлсэн бай. Тийм одоо нэг 60-70 мянга төгрөг. За. Куртг бишин зам. Өмөд үү? За садхан. Саадахгүй. За. Бутал ээ. 60-70 лох. Бутал 50-аас үсэ. За. Ямар утас барьж байна? Утас чи дээр авсан бэ? Энэ Samsung Galaxy Z Fold 6. Ай, nice. 5.8. За ингээд туслаа, багш их туслаа. Shinjuku so big. За Шинжикугийн голд ирсэн байна. За одоо эдгээр өдрүүд бол бидний гоё чөлөөт өдрүүд байгаа. Талаа тийш шопингдж байгаа, гоё юмнууд үзэж байгаа. За Шинжику өөрөө Токио хотын хамгийн том одоо шоу цэнгэний entertainment ийм гудамжуудтай. За тэгээ бидний харж байгаа энэ гудамж бол ердөө ганц гудамж. Яг энэ шиг асар олон гудамжууд илээ. Тийм.
Японд бол тамхи татах бол асар хэцүү. Сүүлийн 10 жилд бол ер нь хууль нь бас огцом чангарсан байлаа. Тэгээд иймэрхүү тамхи татах цэгүүд бол маш ховор. Гадаа байх нь бас баараг байхгүй дээ. Энэ бол яг хуу яалтч нэг хотын төв их хөлийн олон хөлийн газар учраас за дундааны ганц тамхины зэрэгтэй байна. За ер нь бол гадаа ил задгай тамхи татна гэж байхгүй. Тамхины иш яг үндэ ингээд газраар хайх юм бол олдохгүй. Гэвч тэр үсийг авч гэж. Ярэлэг харсан чи битүү тамхины шиж гэдэг юмсан. Яалтчгүй тэгээд 5 дахь хагасаа гэдэг чинь улс орон хамаарахгүй юм шоуны өдрүүд юм шүү те. За ингэ бид Нарита олон улсын сонсны буудлын дээр ирсэн байна. Аялал маань дуусахад тунд өгч байна. Хэдүүлээ хамт аялсан хүмүүсээс сэтгэлийн сонсгоё. Гоё адал явдалтай, гоё аялал байлаа. Зөндөө олон юм сурлаа. Тэгээд бас нэгнтэйгээ нэлээд татна боллоо. Ингээхэн маань үнэхээр гоё хүмүүс байсан байна. Нөгөө хүний таныг явал аялалд яв гэдэг шиг тийм. Аялын сэтгэл үнэхээр өндөр байна. Тэгээд ангийнхантайгаа ингээд бүгд бүтэн 7 хоног Японоор аялах маш турсамжтай сайхан аялал бүтээлээ. За тэгээд 2 өдрийн стартап Expo event-д ангаараа оролцсон гол зорилго маань байсан. Тэгээд 2 өдрийг бас маш үр бүтээлтэйгээр ангаараа шинэ олон санаанууд донд тархиа цэнгэлсэн бас үн цэнтэй цаг хугацаа өнгөрүүлж чадсан. Баярлалаа сургуульдаа. Япон орн бол өөрөө соёлын хувьд ч гэсэн, хөгжлийн хувьд ч гэсэн ер нь маш их баялаг орн. Тэгээд бид нар бол одоо зөвхөн тэр 2 өдрийн стартап экспо гэлтгүүгээр одоо дэлгүүр ороод одоо ядаж нөгөө харилцагчийнхаа урсгалыг яаж зохион байгуулж яана ч гэдэг юм уу. За баг ядаж нэг 0 орсон ч гэсэн ингээд нэг юм шинэ хүнээ бодсон тий инновацлог ийм шийдлүүдтэй бол одоо алхам тутам бүртээ тулгарсан. Тэгэхээр зөвхөн стартап экспоноос ч гэлтгүй зүгээр энэ Япон орноос бол манай оюутнууд болон манай багш нарын багш гэсэн зөндөө юм сурсан байх гэж бодож байна. За тэгээ бидэнд хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн бизнес аяллаар уулзлаа. Түр баяртай. Аригато гозаимас.